Бэлгийн харилцаа гэдэг нь ихэнх хүмүүсийн төсөөллөөр ойр дотн байдал, таашаал, сэтгэл хөдлөлтөй холбож ойлгодог бол зарим хүмүүсийн хувьд бэлгийн харилцааны дараа эсэргээрээ гутралд ордог. Яагаад ийм асуудал үүсдэг болох талаар бид сексологч Болормоотой ярилцах гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг Маскулан брэнд. Маскулан таны итгэл таах хамгаалалт, герман чанар, хамгийн нэмгэн хамгаалалт, зөөлөн торгомсод, үегэлтэй тавруутай, хүний биеийн бүтцэд тохирсон. Таны өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргье. За тэгэхээр хоёулаа юу ч гэсэн сексийн дараа сэтгэл готрол гэдэг сэдвээр ярихын тулд эхлээд цайгаа уншия тийм ээ. Тэгээд захиан дээр ярилцъя. За сайн байна уу? Би 29 настай гэр бүлтэй эмэгтэй. Энэ захиаг бичих болсон шалтгаан маань сүүлийн үед надад ойлгомжгүй бага зэрэг айдас төрүүлэн мэдрэмжүүд автагдаад байгаатай холбоотой. Би нөхөртөөгөө харилцаа хэвийн ойлголцол сайтай гэж боддог. Бидний ойр дотн байдалч бас асуудалгүй мэт санагддаг. Гэхдээ сүүлийн хэдэн сарын турш бэлгийн харилцааны дараа гинэ сэтгэл санаа унах, гоныг төрөх, бүр заримдаа ямар шалтгаангүйгээр уйлмар санагдах мэдрэмж төрөх боллоо. Эхэндээ би үүнийг зүгээр ядаргаа эсвэл тухайн үеийн сэтгэл хөдлөл байх гэж бодсон. Гэвч энэ байдалд автагдаад ирэхээр надад ямар нэг асуудал байна уу гэж бодогдох болсон. Хамгийн хэцүү нь яг тэр мөчид би өөрийгөө тайлбарлаж чадахгүй, нөхөртөөч юу болж байгааг хэлж чаддгүй. Энэ мэдрэмж хэвийн зөвлөө эсвэл анхаарах шаардлагатай асуудал уу гэдгийг ойлгомоор байна. Надад туслаач гэсэн байна. За тэгэхээр хоёулаа сексийн дараа сэтгэл готрол гэж яг юу болох талаар хэлээд ярилцъя тийм. Ер нь нөгөө сэтгэл готрол гэдэг талаас эхлээд айгуу сайхан ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар сэтгэл готрол ямар шалтгааны улмаас яагаад ямар үед хэрхэн яагаад үүсээд байгаа гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ер нь хүний сэтгэл зүйчин өөрөө маш их даавартай хамааралтай зүйлүүд бичдэг тийм. Нэгдүгээр, хоёрдугаар дахиад секс бэлгийн амьдрал гэдэг нь бас дахиад юу юм? Яг ямар хэрэгцээ шаардлага ямар процесс тэнд явагдаад байгаа гэдгийг бас ойлгоод тэг яг бэлгийн амьдралын дараах сэтгэл готрол гэдэг рүүгээ дараа нь дахиж урууж хөрвж бодох хэрэгтэй гэсэн үг. За сэтгэл зүй талаасаа бодоод үзэхээр угаасаа эмэгтэй хүнчээс эрэгтэй хүнчээс тодорхой санаа зовнил, нойргуудал бие сэтгэл зүй дээр нийгмийн харилцаанаас болоод маш олон шалтгаанаар сэтгэл готролд өртөнө. За эмэгтэй хүний хувьд бол та ялангуяа жирэмсэн байгаа үед болон төрсний дараа дааврын өөрчлөлтөд хамааралтай маш их сэтгэл готролд өртөнө. Тэгэхээр энэ эмэгтэй хувьд гээд аваад үзэхээр ер нь нөгөө өмнө нь явагдчихсан сэтгэл готрлын асуудлууд нь даймжраад хүндрээд нөгөө тодорхой даврын алдаглаа дахин нөхөөгүй ч байдаг юм уу бие физиологийн маш гүн хямрал нойргуудлаа тодорхой хэмжээгээр хэмжлээгүй ч гэдэг юм уу эсвэл өөр ямар шалтгаан байна гэдгээс шалтгаалаад бас нэг бодож үзэх хэрэгтэй болчихж байна гэсэн үг л тэгэхээр ерөнхийдөө шалтгаан байж ижил асуудал үүснэ. Тэгэхээр яг өөрийн шалтгаан маш чухал. Тэгээ энэ нэмэгтэй бас асуусан маань ер нь иймэрхүү маш олон нийтлэгтэй эргэжтэйчсэн эмэгтэйчсэн бүх хүн бэлгийн амьдралын дараа маш өндөр сэтгэл ханамжтай угаасаа байдаггүй. Тэгээд яагаад юм сэтгэл ханамжгүй байдаг вэ гэдэг дээр маш олон сексологч нар, гэр бүл судлаач нар эмчнэр судалгаа бас хийгээ байж идэг. Тэгээ энэ дээр ерөнхийдөө үүсдэг хариултууд бас нийтлэг олон хувь байдаг хариулт бол бэлгийн амьдралдаа өөрөө сэтгэл хангалуун бас бэлгийн амьдралаас таашаал мэдрэмж авахгүй байх тэгэхээр ер нь бид нар юу гэдэг ямар шалтгаанаас болоод тодорхой сэтгэл гутралууд үүсэдэг тэр нь хизээнээс эхэлсэн миний сэтгэл гутрал яг үүссэн байгаа бол хэр зэрэг удаан үргэлжлээд энийг хэрхэн яаж даван тулж өөрчлөх үү гэдэг дээр бас эрт үед мэдэх хэрэгтэй л гэсэн үг ойлголтуудаас гараад ирдэг. За тэгээд ер нь бэлгийн амьдралтай хамааралтай сэтгэл готрол ороод ирэхээр хамгийн нэгдүгüрт хосын харилцаа бэлгийн амьдрал дээр яг таашаал талаасаа нийцтэй байна уу гэдэг нь өөрөө хамгийн нэгдүгээр хүндэх ёстой асуудал болж байна. Тэгсэндээ өөрөө дур тавьж чадчихна. Ер нь бэлгийн амьдрал дээрээс хоёр хүн харилцсан бие биенээс өндөр таашаал авах өөрөө айгу өндөр таашаал авдаг үед бол сэтгэл готролд өртөх байдал маш бага. Дахиад дээрээс нь бусад шалтгаантай сэтгэл готрлуудыг тэр бэлгийн амьдралын сэтгэл таатай байдал нь өөрөө илаашууч эмчилж идэг гэдэг юм бас чухал ойлголтыг ойлгох хэрэгтэй болж байна гэсэн. Бэлгийн харилцааны дараа таашаал авсан байлаа гэж бодоход тэр сэтгэл готролд орох магадлал байдгүй. Яг тодорхой үнэхээр яг дур тавиал. Тэгэхээр нөгөө таашаал авсан байна уу, аваагүй байна уу гэдгээ мэддэггүй хүмүүс амар их байдаг гэсэн үг. Ер нь яг зүгээр үнэхээр тэр өмчин тархинаас сэрлийн даавар ялгараад үнэхээр дур таашаал авсан үед бол бас
сэтгэл готрол үүсэх магадлал бага. Магадгүй одоо ямар зүйл дээр илүү сэтгэл готрол үүсдэг вэ гэхээр гомдох байдал. Одоо өөрөө таашаал авч байгаа ч гэсэн одоо гэр бүлээс гадуур харилцаад усны дараач гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар жоохон сэтгэл зүй доголдох. Гэхдээ эргээд баг энэ зүйл таашаалтай байдал нь үнэхээр таашаалтай байдал нь эргүүлээд энэ зүйлийг гомдлыг бүр гадагшлуулж ингэж нөгөө эмчлэх талаасаа сэтгэл готрол үүсэж байгаа нь ангааж байгаа талаасаа бас тайлбарлагдаж өгнө болдог. Тэгэхээр ихэнх нөхцөлд бид нар үнэхээр яг одоо бэлгийн амьдралаас таашаал авж гинүү гэдэг дээрээ фокуслох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг таашаал авж байгаа үед бол харьцангуй сэтгэл готролд орох байдал бага. Яг хөө мэдээж нөгөө санхүүгийн тодорхой үеийн асуудал, ажлын байрны одоо стресс, бухимдал, өр хүүхэдтэй хамааралтай асуудлууд, нийгэмд одоо тодорхой маш олон асуудал, хосуудын хооронд ч гэсэн шал өөр соёлтой хүмүүжлэлтэй тий шал өөр эсрэг тесрэг даавар ялгарч идэг 90 дааврын өөрийнх нь онцлогоноос өөр гэж идэг ингээ ялгарч байгаа хүмүүс эхний одоо хэдэн жилдээ нийцтэй байх гэж тодорхой асуудлууд үүсдэг. Гэхдээ л ерөөсө бэлгийн амьдралын таашаал гэдэг бол эргүүлээд бүх зүйлийг шийдэхгүй байсны одоо харилцааг шийдэх боломжтой. Одоо айгуу зөв харилцаа. Нэгсэндээ бид нар нэг үгээр хэлэх юм бол яг бэлгийн амьдралын явцад хайрын даавар гэдэг. Яг үнэхээр дур тавьж байгаа үед тий бидний аз жаргалын даавар, хайрын даавар маш их хэмжээтэйгээр ялгарч идэг учраас тэр нь өөрөө өмнө үсэн асуудлуудыг дандаа эмчилж явж идэг. Тийм ойлголцоход маш одоо амар хялбар болдог. Ер нь бэлгийн амьдрал дээр нийцтэй хүмүүс бусад зүйлүүдийг айгүйх даван тулдаг тий. Нийцэхгүй байгаад ирэхээр бусад зүйлүүд нийцтэй байсан ч бэлгийн амьдрал нийцэхгүй болоод ирэхээр салах тохиолдол маш их байдаг. Тэгээ энэ зүйл хосуудын харилцааны чанарт яаж нөлөөлдөг вэ? Тийм маш өндөр нөлөөтэй ер нь бол угаасаа яагаад вэ гэхээр ерөөсөө бидний тарих мэдрэл сэтгэл зүй тий даавартай бэлгийн амьдрал маш өндөр хувийн нөлөөтэй. Ерөөсөө өнчин тарихч өөрөө бидний төхөрчгүй эргэтэн буюу эр имбэлэг эргэтэндээ шууд хамааралтай явчихдаг байхгүй. Тэгэхээр ер нь бид нар бие организм дээр үүсэж байгаа бүх даавруудаас хамгийн одоо өндөр бидэрт маш их хэрэгцээтэй даавар өөрөө эмэгтэй хүнд бол имбэлгээс. Тэгээ имбэлгийн даавар эрэгтэй хүнд бол эр даавар. Тэгэхээр энэ эм даавар, эр даавар одоо эмэгтэй хүн жишээ нь 98% эм даавар ялгарч байхад бэлгийн амьдралын чанар багасаад ирэхээр эм дааврын тодорхой процессын одоо тэр үйлдвэрлэл те эм дааврын чанар шууд буурч идэг байхгүй юу. Тэгэхээр хүн эрүүл байж ч бүх зүйл эрүүл байна. Тэгээ мэдээж шууд хизэж 100% нийцтэй гэр бүл байхгүй шал өөр одоо орчин нөхцөл төссөн өөр одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс те тэгээ нийцтэй байхын тулд бүх зүйл нь өөр байлаа байж болно те. Тэгэхээр яаж нийцүүлэх вэ гэхээр одоо тухайн хүнтэйгээ ярилцах, ойлголцох те тодорхой маш буруу зүйлүүдийг зарим нь засч чадах эсвэл эвлэрэх тий. За энэ маань бол яг ийм хүн учраас би яг ингэдэг бай гэж хоорондоо эвлэрч одоо юу гэдэг одоо хүлээн зөвшөөрөх тий. Иймэрхүү байдлууд дээр ерөөсөө тэр бидний эр имбэлгийн дааврын тодорхой нөлөө айгүй өндөр ач холбогдолтой хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Одоо тэгэхээр сексийн дараах сэтгэл готрол гэдэг зүйл эрэгтэй эмэгтэй аль альнтанд тохиолддог гэж байна тий. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүсийн шалтгаанууд нь ондоо байдаг юм санагдаад байна л да. Жишээ нь магадгүй эмэгтэй одоо ичдэг ч юм уу одоо төрс одоо би төрөөд ийм болцсон юм чинь гэж бодох тий. Эсвэл би таашаал авч чадахгүй байна ингээл бодох ч юм уу. Гэтэл эр хүн бол одоо юу гэдэг би ингээд хангалттай одоо таашаал өгч чадахгүй байна энэ хүндээ ч юм уу эсвэл би стресстэй байна гэдэг ингээд тусдаа шалтгаанууд байдаг байх л та. Яг хөө бид нар ингээд бүх цаг үед ямар ч одоо зүйл төгс байхгүй тий бид нар заримдаа нойртой байна заримдаа нойргүй байна гэдэгтээ яг адилхан заримдаа таашаал авч болно заримдаа таашаал авдаггүй байж болно тий. Тэгэхээр энэ асуудал үүсээд байна сэтгэл готролд ороод энэ бэлгийн амьдрал дээр таашаалтай биш вэ гэдэг зүйл дээр эхлээд харилцаагаа одоо энийг үзэж байгаа хүмүүс би ер нь одоо яг үнэхээр бэлгийн амьдралын дараас сэтгэл готролд үүсээд байгаагаа мэддэггүй ч хүн байждаг. Тэгэхээр үнэхээр сэтгэл готрол маань нэгдүгürt юунаас болж байна хоёрдугаарт үнэхээр бэлгийн амьдралын дараах сэтгэл готрол байна уу гэдгээ оншилгохын тулд тий тодорхой хэмжээгээр хэр хугацаанд тэ ямар байдлаар яаж одоо юу гэдэг татамжууд нь ямар байна гэдгийг айгуу сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр хаяа нэг ажил мэдээж амжилтгүй байх тэ өөр бусад зүйлүүдээс болоод маш хурдан дур тавих, удаан дур тавихгүй байх. Нэгсэндээ бэлгийн сулрал гэж яриад байдаг шүү дээ. Бэлгийн үйл ажиллагааны алдагдлууд. Тэгэхээр энэ бэлгийн үйл ажиллагааны алдагдал буюу дур тавих одоо таашаалтай одоо хүссэн үедээ маш өндөр мэдрэмж авч дур тавих байдал гэдэг маань өөрөө тодорхой тоглолтод ирэх эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө хэсэг хугацаанд яваад үргэлжилж гин үү? Энэ айгүй удаан байгаад байна уу? Энэ яг одоо ер нь одоо эрэгтэй хүний хувьд та ялангуяа
илүү их энийг мэдэрдэг. Бас за яг ингээд ажиллаачлаас болохоор би ингэчдэг. Тэгээ унтаад амарчхаар ингэчдэг. За яг арх тамхи хэрэглээд ирэхээрээ би ингэчдэг. Энийгээ засчхаараа ингэчдэг ч гэдэг юм уу те. За яг миний юм сэрл одоо магадгүй эр бэлэг эрэхтний нөгөө хүчрэлтэй хамааралтаар тэрийг аягуулсан хэмжээдэг болвол эмэгтэйчүүдийн хувьд тэг мэдчихийдэг бол эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь нөгөө төрхтэй хамааралтайгаар маш их өөрчлөлтүүд орж идэг. Би организм дааврын хувьд харьцангуй эрх хүнийг ботход маш их өөрчлөлтөнд орж идэг учраас энэ сэтгэл гутрал болж ингэж үндэс суурь нь тавигдчих байх үед мэдхгүй явж байгаад тэгээ нөгөө бэлгийн амьдрал дээр ч гэсэн бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн байдлаар орох болгондоо дур таашаал авна гэдэг юм бэлгийн боловсрол соёл ялангуяа манай монголчуудын хувьд айгу бага байгаагаас үүдээд тэгээ энэ маань өөрөө хүндэрч гарч ирээ сүултээ сэтгэл гутрах гэр бүл салалтыг хөсөх тэ өөртөө ихтгэлгүй байх бүр амиа хорлох талаар бодох тэ маш их зүйлүүд ингээ өөрчлөгдөж гарч ирдэг хүндэрсэн хэлбэртэй. Тэгэхээр яалтчгүй онцлох нь өөрөө амар чухал. Одоо ер нь бол онцлох бас боломжтой болсон. Маш олон мэргэжлийн одоо сэтгэл зүйч нар бас бэж юм тэ бид нарт мэдээллийг авах 90 100 нээлттэй байж гин. Зүгээр интернетээс ч гэсэн ер нь энэ сэтгэл гутрал ялд авартай айгу хамааралтай. Тэ энийг дэмжихэд бид нар юуг анхаарах юм. Энэ одоо доголдоод ирэхээр бид нар одоо ямар тэ сөрөг одоо мэдрэмжүүд үүсдгийг хэзээ үүсдгийг ингээд тэгээ энийгээ бэлгийн амьдралын дараа байна уу бэлгийн амьдралтай хамааралтай байна уу гэдгээс бодоод ирэхээр маш сайхан хариунууд гараад ирнэ л те. Нөгөө мэдхгүй, тоохгүй, анзаарахгүй, те, оншилхгүй тэгээл зүгээр нэг юм энэ даавар сэтгэл зүйд удирдуулаад бид нар удирдах хэрэгтэй хүн нахгүй юу? Тархичин өөрөө. Тэр бид нар өөрсдөө зохицуулж мэдлэгтэй байж өөрсдийнхөө удирдах хэрэгтэй адил чинь энэнд удирдуулаад яваад хахаар тэгэл нэг өдөр л айгүй хүндрээ гараад ирдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100% натурал эрзэнээр хийгддэг 9 төрлийн бэлгэвч болон 5 төрлийн чийгшүүлэгчийг та хэрэглэж хайртай дотны хүмүүсээ эрслээс хамгаалж халуухан мөчүүдэд илүү амттай болгоорой. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар Тэгэхээр одоо яг ийм үед чинь хамтрах чинь хань ижлэн гэр бүлийн хүмүүс юм те яаж харьцах хэрэгтэй байдгийг те готролд орсон үнтэй одоо энэ мэдээж хамтдаа даван туулахгүй бол энэ чинь явандаа удаа өөрчлөх юм бол гэр бүл салалт руу хүртэл очиж штэ те. Ер нь одоо юу гэдэг угаасаа бэлгийн амьдрал чинь нэг ганцхан хүний асуудал өртөөс биш. Ганцхан эрэгтэй хүн таашаал авах хэрэгтэй эсвэл эмэгтэй хүн таашаал авах хэрэгтэй ч юм уу те. Тийм зүйл өрөөсөө биш. Тэгэхээр яг л хосын одоо харилцаан дээр үндэслэж хийгддэг. Яг бэлгийн амьдрал чинь хоёр хүн л хийж байгаа тий. Тэгэхээр энэ дээр угаасаа л хоёулаа амжилтна. Хоёулаа даван туулна, хоёулаа ойлгоно, хоёулаа хүлээн зөвшөөрнө, хоёулаа нэг хүн асуудалтай байлаа гэд нэг нөгөөх нь ямар ч асуудалгүй хийж явдаг байхгүй. Тэгэхээр ингээд одоо юу гэдэг за эхнэр эмэгтэй хүн тий одоо бэлгийн амьдралын дараа тодорхой нуудаг хүмүүс байдаг тодорхой үед бас нөгөө хажуудах ханаа зовоохгүй ч гэдэг юм уу те эсвэл энэ миний асуудал надад одоо төрсөн шилтгаалын гिचэн ч гэдэг юм уу эсвэл гэр бүлийн бусад асуудлаас болоо би ингээд дэмж гэдэг юм уу те ингээд нуудаг болвол тэр биеийн хилэмж гэдэг зүйл хизээч одоо тэгж олон дахин давтамжтай удаан хугацаанд нуугдаж явдаг зүйл ерөөсөө биш байхгүй юу. Тэгэхээр угаасаа тэр биеийн хилэмжээр одоо жишээ нь эмэгтэй ингээл бэлгийн амьдралын дараа яг таашаалгүй байлаа гэж бодоход те айгуугаа таашаалтай байсан л гэл хилээд иж болно магадгүй айгуу гоё юм гэл худлаа хилээд иж болно. Гэхдээ биеийн хилэмж тэгж удаан нууж чадахгүй. Тэгэхээр бид нар бас нөгөө хажуудах хүн ажигладаг байдал нөгөө тэгүр бэлгийн харилцааны жинхэнэ таашаал гэдэг бол өөрөө таашаал авахаас гадна хамтрагчтай айгүй өндөр таашаал өгөхийг тэр хүн өөрөө инстинктээр мэдчихэдэг байхгүй юу. Сорин байж идэг гэсэн үг те. Тэгэхээр илүү таашаал авах гэдэг нь өөрөө тийм байдаг учраас эхнэрийгээ маш гоё таашаал авсныг мэдрээд хараад те энэний дараа эрэхтэн бас өөрөө таашаал айгүй гоё авдаг. Эрэхтэн эмэгтэн ч гэсэн хөрөөгөө маш гоё таашаал авсны дараа бас одоо өндөр таашаал авдаг ч байдаг юм уу тий. Тэгэхээр энэ зүйл нь өөрөө нөгөө таашаал авч байгаа байдал нь тоглоод ирнэ гэхээр өөрөө ч бас таашаал авах байдал нь алдагдаад эхэлчихдэг байхгүй юу. Тэгэхээр ингээд ер нь бол яг хөө нээлттэй ярилцах юм бол энэ дээр даван туулна. Одоо минийх сул санагдаад байна уу? Минийх сул жижигхэн санагдаад байна уу гэлтэй эрэхтэй мэгт бүгдэнд нь асуудал байгаа шүү дээ. Одоо жишээ нь хэд эмэгтэй хүн төрсөн л бол хамаг болчихно
маш их суларцсан байдаг. Өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд айгүй асуудалтай байдаг гэдэг юм буруу бас тийм биш те. Яг хөө ингээд төрөлтийн хүндрэл болон буцаад нөхөн төлжүүлэхгүй байх гэд өөр шалтгаанууд байхгүй юу. Тийм нөгөө айдас буруу мэдээллээс болоод одоо сэтгэл готролт үүсэх суурь айгүй их тавьж идэг. Одоо миний нэг мэддэг кейсэн дээр болохоор нэг залуу маш их ажилдаг. Нийгэм дээр эзэлж байгаа байр суурь ажил амьдрал нь бол ингээм амжилттай явж байгаа. Гэхдээ ингээд яг өөрийнхөө тэр ажилтгаасаа болоод тийм үү ингээд бэлгийн амьдрал дээр өсөө тийм хангалттай одоо нэг таашаал авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл тийм хангалттай хөвчөрдгүү гэж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд таалагдсан нөгөө эмэгтэйтэйгээ ингээд болзоол яг нэг ингээд дотны харилцаанд орох гэхэлэр өөрийнхөө нөгөө асуудлыг мэдж байгаа болохоор нуугтаад ингээд одоо яах вэ та гэсэн байдалтай байгаад ингээд сүултээ бүр ингээд цухтаал гэтэл нөгөө эмэгтэйтэйгээ айтаахан баймаар байдаг өөрөөсөө ичээд намайг одоо юугээ бодчих ингэж бодоод бэлгийн харилцаанд орч чадахгүй секс хийж чадахгүй ингээд яваад байдаг. Тэгээд тэрнээс болоод бүр илүү нөгөө готролд ороо тэрийг нөгөө эмчлэг хийслүүтэйгээр арх тамхины хэрэглээгэр ч юм уу те нөгөө уцсан дэлгэцэн донтож юм үзэж шүнжэнгөө нойргүй байж юм бодож ингэж шаналж өнгөрөөдөг. Эмчлэгээс илүүтэйгээр улам нөгөө өөрөөсөө ямар нэгэн байдлаар улам л нуух гал тэрийг нэг аргалах гал ингээл үзэл тэгсэр байгаа бүр ингээл улам хүндэрдэг юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Хүлээн зөвшөөрөх болон яг үнэхээр надад асуудал байна уу гэдгээ онцлуулах хоёр аягүй чухал. Яагаад тэгэж шилж ийн гэхээр тодорхой бид нар одоо тэгээ давхраатай нүдтэй давхраагүй нүдтэй гэдэг шиг бидний энэ бэлэг эрхтний хэмжээ, эр бэлэг эрхтний хэмжээ өөр байхгүй юу? Зөвхөр айдас авцсан биш те. Айдас гэдэг нь нөгөө тархин траума болоо үлдсэн учраас хүн болгоныг яг тэрэн шиг өмнө одоо фейлдэлт өссөн, таагүй таашаал мэдрэмж авцсан те. Эсвэл одоо үг сонсцсон те. Нэг энэс болоод яг дараагийн бүх зүйлийг устгаад идэг байхгүй юу. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт үнэхээр надад асуудал байна уу гэдгийг онцлох хэрэгтэй. Магадгүй тэр нийцэл гэдэг зүйл байхгүй. Тэгээ яг гэр бэлэг эрэхтэй юм бэлэг эрэхтэн ч өөр байхгүй юу. Эмэгтэй хүн ташаа ямар юм те өндөр юм уу нам юм уу өтрээч бүх эмэгтэйчүүдээ өтрээ өөр өөр хэмжээтэй. Тэ бүгдээр арцыг ясна бүгд өөр. Бүр дэлхийн хүмүүсийн одоо судалгаа байдаг Азиудын юм байдаг, Европын байдаг ч гэдэг юм уу те. Эрэгтэйчүүдийнх бас яг урт нь өөр бүгд ингээд өөр. Гэтэл зүгээр л тэр өөртөө яг болж байгаа хүнээ л олоод тэгэд айдсаа алга болгоод өөрийгөө яг ямар вэ гэдгийг мэдээд энийг эмчлэх хэрэгтэй байхгүй. Нөгөө сэтгэл зүй болон биен дээрээ тий. Ер нь бол энэ бэлгийн үйл ажиллагааны алдагдал буюу бэлгийн сулрлыг эрэгтэйчүүс эмэгтэйчүүс эмчлэх бүрэн боломжтой. Тэрийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй юм санаа зовнох айх түгших тий. Эсвэл магадгүй 1-2 арга шийдэл гаргацдаг, үр дүн гараагүйс айчдаг. Ер нь тууштай байдал айгүй чухал. Бэлгийн амьдрал бол үнэхээр чухал. Бүр үнэхээр хамгийн чухал. Юутэй ч харьцуулшгүй чухал. Хүний амьдралын чанар, аз жаргал, даавар те, өөртөө итгэл, хосын харилцаа, гэр бүл те. Цаашид бүр нөхөн үржих үр удмын үлдэхийг айгүй өндөр. За боли бүр үнэхээр тэр таашаал маашаалыг хойш орхисон ч гэсэн анхдагч бид нарын өтгөн шингэнэ гадагшлуулах процесстэй энэ нэр бэлэг эрэхтэн энэ бэлэг эрэхтэн чинь шууд хамааралтай байхгүй. Энэ бэлгийн амьдралын тодорхой зүйлүүдийг хүчээр зохицуулаад таашаал авахгүй ч гэсэн өөр зүйлээс хоббитой болоод таашаалтай болоод ингээ өөрчлөгдөд идэг. Тэгэхдээ энэ эргэтнүүд чинь боцин солилцоо цусны эргэлт те цусан хангамж гэдэг зүйл байхгүй болоод ирэхээр өтгнөө гаргаж чадахгүй те айгуу зөв шээсээ гадагшлуулж чадахгүй дандаа давсгийн шээстэй үлддэг шүн шээдэг нойрны чанараа алдчихэдэг те шээс задгаар л гэдэг одоо ханиаж найтаж инээж үсрэхэд дандаа шээс нь тусгиндаг болцсон. Тэгэл нийгмээс өөрийгөө буцаагаад тусгаарладаг те тэгээд өөртөө итгэлгүй байдал нь ингээд амьдралын чанар гэдэг ямиг гин зүгээр бидний зөвхөн өтгөн шигнэ гадагшлуулах чинь асар их устгаж идэг. 1 жил шээс задгаараа л тэр хүний амьдралын чанар шууд амар өөр төвшөнд өөрчлөгдөж очичдөг байхгүй юу. Бэлэг эрэхтний чинь тэр хэвийн бэлгийн амьдрал гэдэг бол маш өндөр ач холбогдолтой байхад энийг анхаарахаас үр арга байхгүй. Дахиад дээрэс нь тэр хүн ингээ өхөн хөлтлөө насан туршдаа бэлгийн амьдралд орох ёстой байдаг. Тийм бэлгийн насжилт гэж бас тодорхойлогддог. Гэтэл бид нар айгүйх нөгөө бэлгийн идэвхгүй амьдралаас болоод за тэгээд тэр одоо юу гэдэг залуу насндаа амжилт чадаагүй шийдээгүйгээс болоод тэр бэлгийн насжилт айгүй багасчдаг. Тэгээд айгүй олон асуудлууд ирчдэг. Тийм учраас эхлээд би яг ямар байгаа юм бэ? Үнэхээр сулралтай байна уу? Эсвэл зүгээр үнэхээр сулралд өртөөгүй бэжэж тэр одоо юу гэдэг их урт үтрээтэй хүнтэй унтаж үзээд ч гэдэг юм уу те өөрийгөө муугээ ботцсон хүмүүс бас явж идэг. Эсвэл одоо юу гэдэг тодорхой бас нэг юм өөр
сэтгэл зүй дээр суурилсан бас өөрчлөлтүүд байна л да. Одоо нөгөө карьераас өсвөлээл бас байдаг тий. Яг өөртөө тохирсон хүн алах нь хамгийн чухал. Тэр 90 бэлэг хэрэгтэн чи хоорондоо нийцэлгээд юм биш тий. Тэгэхээр өөрийнхөө тэр бэлэг хэрэгтэнтэй нийцэлтэй юм бэлэг хэрэгтэнтэй эмэгтэйг олох нь айгүй чухал болчихж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бүхэл эмэгтэйг тийм юм шиг бодвол эсвэл бүхэл эрэгтэйг тийм юм шиг бодвол ингээ яваад ахаар бас эсвэл өөрийнхөө яг ядарсан таагүй үедээ харьцаанд орчдөг тэрийг шууд трама болгоод кодлждаг тий. Тэгээ дахиад таашаалтай мэдрэмж авсны дараа тэр алга болсон. Тэрнээс биш тавтан таашаалгүй мэдрэмж аваалах юм бол бас тэгэхээр нэг харилцаанд орохын өмнөх тэр нэг орчлын хэсэг гэж байгаа шүү дээ. Тэр бас их чухал юм шиг нэцлэн л да надаа. За ингээд яг таашаал авах гэж байгаа л тийм зорилготой одоо мэдээж бэлгийн харилцаанд орж байгаа. Тэгэхээр орчлыг маш сайн хийж иж нөгөө хүнтэйгээ аягуулсан ойлголцож иж тэр илүүдтүү тархинд орж ирээд байгаа тэр ядаргаа, стресс, янз янзын бодол бий чадахгүй эсвэл энэ маань ийм байх гэж боддог төсөөл ч юм уу. Тэрийг бас нэг жоохон мартагнах нэг тийм хугацаа хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгжиж бас бэлгийн харилцаанд орвол тэгэхгүй ингээд шууд төсөөлдөд ч юм уу ингэжтэй тэгээд нэг төсөөлт нь хөрөхгүй тий. Тэгэхээр ер нь энэ бэлгийн амьдралын мэдлэг мэдээллийг хамаагүй замбраагүй авах тий. Одоо элдв янзын порно, элдв янзын одоо сайтуудаас авах ч гэдэг юм уу тий. Амд амтсан яриагаар төсөөлөх тэр өөрөө сэтэл болох буюу аюу аюултай ард нь сөрөг сайтууд зөндөө ижидэг байхгүй юу. Тэгэхээр ер нь болвол яах ёстой гэхээр бас нэг зарим сүүлийн жилүүдэд одоо зүр саяны зүгээр яг өөрөө чинь таньдаг кейс төр гэхээр хитрхи одоо шаардлага нэг хүнд тэ бүгд байх боломжгүй шаардлагууд тавьчихдаг. Тэ одоо юу гэх тийм тэрнч гоё хинч гоё тийм ч ах хэвээр юм ч ах хэвээр гэл тэ. Тэгэхээр мэдээж одоо юу гэх тийм бүх зүйл нь бүрдсэн хүн болвол уг нь бол тэгэд хайгаад байвал алдахгүй. Тэгээ нөгөө их олон хүнтэй харьцуулаад мэдлэгүүд айгүйх юм тэндээс аваад элдв янзын гоо сайхны элдв кино одоо юмнаас айгүйх мэдээлэл гэж олж аваад тэ. Дахиад дээрэс нь нэг хүнээс хитрхи төгс зүйлүүдийг хүсээд ахаар тэр угаасаа худлаа. Зүгээр хамгийн нандин зүйл нь чухал 1 2 3 шаардлага тавьчаад тэгээд тэр одоо амьдрал чинь бэлгийн амьдрал нь өөрөө таатай байгаад ирэхээр нөгөө сул тал байгаад байгаа юм шиг те төгс бус зүйл нь төгс харагдаад ирэх тохиолдол бас байдаг байхгүй. Тэр хүртлээ өөрийгөө ч өөрчилж нөгөө хүнийхээ нийцлийг ч гоё олгож багаар урагшилж хамтдаа ингэж алхна гэд тэгээд би бинийгээ тэр 10 жилийн дараа төгс хөлбөрлөө аваад ч төгс харагддаг болгох хүртлээ явж чадахгүй айгууг салж. Тэгээ наан нь ингээд тодорхой зүйлүүд айгуу үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бас төгс буюу нийцэлтэй байдал чинь өөрөө одоо юу гэдэг яг нэг хэдэн юм биччихэл яг тэрийг бүрдүүлсэн хүн хизээч биш байхгүй юу. Тэгэхээр ингээд зарим зүйлийг яг жинээсээ хүлээн зөвшөөрдөг болоод ирэхээр цол тал нь хүртэл төгс олоод эхэлж байна. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үеэртэй тавруутай хүний биеийн бүтцэд тахирсан. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө ойлгох бөгөөд хүлээн зөвшөөрөх хүс эхэлдэг байна шүү дээ. Тэр одоо яг ийм за нэг юм мэдрэмж төрсөн. За би одоо өөртөө ажилламаар байна те гэж байгаа хүн юунаас эхлэх ёстой вэ? Эсвэл бас энэ травматай холбоотой юм шиг бас санагдаж байна. Багнаас маснаас холбоотой те. Яг бэлгийн амьдралын дараах сэтгэл гутралыг яг үнэхээр яг бэлгийн амьдралын дараа үсээд байгаа сэтгэл гутрал гэж та яг үзээд байгаа бол те хамгийн нэгдүгээр би болон хамтрагч минь суларч уу гэдгийг л бэлгийн сулралд өртөж үү гэдгээ яг жинхнээсээ бодит одоо эрүүл мэндийн боловсрал дээр те ангаах ухаан дээр суурилсан байдаг хэвээр. Хамгийн нэгдүгürt тэр нь өөрөө юу гэхээр за эмэгтэй хүн жишээ нь бэлгийн харьцаанд ер нь бол орох болгондоо дуртай авах. За маш гоё таашаалтайгаар оршлоо сайн хийгээд бэлтгэгдээд орох юм бол бүр одоо дор хаяж 3 удаа дуртай авах тий. Яг бидний энэ эм бэлэг хэрэгтэн эрүүл бодисын солилцоотой цусны хангамжтай юм чинь маш их тэр чигтээ болчих учраас булчингууд 100% ажилдаг байх. Эднэр дээр ер нь тулгуурлаж онцлогоонуудыг хийх. Тэгээ өөр дөр онцлогоо хийн. Аюу амархан шүү дээ. Зарим зүйл дээр одоо бид энэ одоо нөгөө 21-ээс дээш насных үзэх учраас ер нь бол ийм нэг удаагийн зориулт ариун бэлийг хийгээл өтрийн тэгэл базаад үсгэд ажиллаж гинүү л гээл анхан шатнд бид нар үнэхээр одоо эмнэлэг очих боломжгүй, цаггүй, мөнгөгүй байлаа гэж тоо тий. Тэг яг ямар байгаагаа мэдэхгүй ингээд урдаа тавьчаал дахиад дээрээс нь өөрсдөө айгүйх буруу талаар нөмөрөд идэг байхгүй юу. Би ой төрсэн юм чи юм байлгүй яа тийм. Гэтэ хүн төрөх бол
тэгээ төрсний дараа улам булчингой болох тэр хүч нь ихсэж идэг. Гэтэл бид нар тэрийг ашиглаж чаддаггүй. 6 төрсөн ч гэсэн тий онгон эмэгтэйгээс илүү гой булчин тавс зөндөө байгаа. Тий тэгэхээр эн чинь булчин хөгжүүл энэ ерөөсөө л мэдлэгийн асуудал ахгүй. Бэлгэн боловсрал, эрүүл мэндийн боловсрал. Тэгэхээр энийг ямар байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээ яг мэдсэний дараа үнэхээр энэ дээр асуудал байх юм бол энийг хурдан шийдэх ёстой. Тэгэл нөгөө урт тормогоороо нэг мэдсэн чинь хэдэн жил явчих. Гэхдээ өдөрт нэг адгийн заахаа 20-30 минут зарцуулаад кегл хийчихэл дээ. Энд чи бид нар 20-30 минут байтгаа уцхаас сууж штеп уцсах чахтаа хүртэл кегл хийчихэлтэй. Уг нь бол болохцуулахгүй. Тэгэхээр ингээд айгүйх асуудал яриад байдаг шийдлээ мэдээд байгаа харнасаа алхам мэдхгүй хүмүүс бол тэгэл тэр асуудалтаа зуралтай л. Тэгэл нэг мэдхэд асуудал нь хүндэрсэн тий хүндэрсэн асуудлаа араас мэдээж явах гэхээр хүндэрсэн их зардал, хүндэрсэн их сэтгэл зүйн доголдол, хүндэрсэн их хэрүүл, хүндэрсэн их асуудлыг л даван тулж ич л тэр нь ард гарна шүү тий. Тэгэхээр хөнгөн байгаа дээр нь яагаад шийдэж болохгүй байгаа. За эрэгтэй хүний хувьд тий ер нь бас яг ялгаагүй хүснээрээ одоо удирдах байгаа дур тавьж чадчихна уу? Хүчрлэн сайн байна уу? Тэр хурдан дур тавих, удаан дур тавих тий бүр адгийн наазахын анхдагч дүлж шийж гин үү? Шийх гэж айгүй удаан зогсож гин үү? Тий шээс гарсны дараа одоо давсаг систем мэдрэмж төрж гин үү? Камера буюу цагаан бах эргэх өвчнөд өртөж гин үү гэл ингээл эн чинь интернетээс хүртэл хайжхад энэ арцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа чадамж бэлгийн одоо амьдрал төр хөвчрлийг үүсгэдэг аль булчингуудын эднэрийн чадамж ямар ах ингэ шууд мэдэх боломжтой зүйл байхгүй юу? Тэгээд яг л үнэхээр тэр физиологи би физиологийн хувьд алдагдлууд үүсээд асуудал үүссэн байх юм бол тэрийг бас би нөгөө энэ сэтгэл зүйч нараас гуймаар идэв. Юм ингээ хослноо тий. Зүгээр өнөөдөр ингээд сэтгэл зүй дээр үүссэн өмнөх үүссэн тэр харилцааны асуудлыг яриад тий тэр травмаг зөвхөн эмчлэх гээл гой травмаг эмчилсэн ч гэсэн давтан үнэхээр өөрт нь бэлгийн сулрал байгаа тэрийг эмчилж чадахгүй бол тэр хүний сэтгэл зүй хэдэн жилийн хугацаатай яаж сэтгэл зүйчтэй харьцаж коуч аваад мэдээлэл аваад хөгжлөгдөхгүй байхгүй. Тэгэхээр ингээд шалтгаан нь юу вэ? Эхлээд суур шалтгаан нь юу вэ? Тэр суур шалтгааныг л алга болгож иж. Тэгээ суур шалтгаан байлаа гэхэд хэр удаан тоохгүй явсан шалтгаалаа дагалдах 80 шалтгаантай болсон байдаг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тэр яг цөм суур шалтгаанаа олж имжлэх тэгээд аанда тэр дагалдах шалтгаанууд бас багасна. Тэр бараг сэтгэл зүй дээр гутрал үүсээ тэр сэтгэл зүйчтэй харилцах төвшөнд те стресс бухимдал тайлж тэр травмаг тайлах төвшөнд бол нөгөө дагалдах шалтгаанууд руугаа илүү их бас хавсарч орох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр би яагаад энийг хэлээд байна вэ гэхээр амар олон гэр бүл салалтаас болж аюу олон сэтгэл зүйчтэй ажилласан. Тэгээ бэлгийн амьдралын угаасаа сэтгэл гутрал байдаг, айдас траума байдаг. Энэ дээр зүгээр Монгол гадаад асар олон коучуудыг авсан тий. Тэгээд ингээд хэдэн жил яваад маш их цаг хугацаа мөнгө гэдэг ингээд зарцуулаад явсан. Тэгээд үр дүн гараагүй хэсэг сайжрал нэг дотор онгоогоол ингэжсэн ирнээсээ одоо тэгэл яваал байсан. Тэгтээ ингээд салцсан. Тэгээ дараагийн үнтэйгээ дахиад суусан. Дахиад таата биш вэ тий. Тэгсэн чи имлэг дээр ирээл юу гэдэг нөгөө зангирал амар өвдөд байдаг шалтгаанаа олцсон зангирлаа тайлуулсан. Үнэхээр жижигсгийн цусны эргэлтийг сайжруулж чадсан механик физикли эмчээр шаардлагатай нөхөн сэргийг аппаратаар тий бүр ингээд бүр амар өөр дүн гарлаа гэж байгаа байтлаа байхгүй юу. Нөгөөтэйгүр бид нар нэг хүн ирлээ одоо юу гэдэг яг эмнэлгээ ажиллаж маш гоё таатай болгоод булчингийн үйл ажиллагааг 100% дэмжиж бүрэн тэр бэлгийн үйл ажиллагааны алдагдлыг шийдэж өгөө олчиж байгаа. Гэтэл нөгөө айдас траума дээрээ ярилцахгүй, даван туулахгүй, тодорхой хэмжээгээр сэтгэл зүй дээрээ бас тодорхой дараагийн коучинг аваагүй байх юм бол нөгөө айдсаараа буцаагаад би организмаа буцаагаад блоклчдөг. Булчингийн зангилаад өгчлөө, суллаад өгчлөө тэр булчингийн зангирал гэж хэрэгтэй мэт хүмүүст айгүй айхтар юм байдаг байхгүй юу. Тэгэхээр суллаад өгчлөө гой олцсон тий айгүй гой олцсон байж бэлгаарцанд орохдоо нөгөө айцтай тий ялангуяа хүчрхийлэлт ч юм уу ер нь нөхөртөө ч их нэртэй ч хүчрхийлүүд байж байгаа хүмүүс бас байдаг байхгүй юу. Тэгэнгუут л нөгөө буцаал биеэ чангалал биеэ барайл тархинасаа шууд тэр булчин зангилах факторыг өгвөл тий булчингаа дахиад зангалчаал ороод ирж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө ямар нэгэн байдлаар сэтгэл зүй бие организм хоёр ч хоорондоо ингээд салшгүй зүйл учраас яг юунаас болж ин гэдгээ тодорхойлох, хүлээн зөвшөөрөх аль талаас нь өөрийгөө ангаах боломжтой болчихж байгаа. Бүр тийм хүчрхийлэл айхтар том зүйл байхгүй бол яг хөө бэлгийн амьдрал дээр нийцтэй болоод ирэхээр нийцгүй байсан бэлгийн амьдралыг нийцтэй болсон
харилцаа руу аваачаад ирэхээр нөгөө тодорхой цаг хугацааны дараа нэг мэтгэд маш гоё болсон байдаг. Нөгөө багаар ангаацсан бичдэг. Тийм. Тэгэхээр яг хосолж дээрэс нь нөгөө өөртөө цаг гаргаж, зориулалт гаргаж, тэ сэтгэл гаргаж нь бүхнийг имжлэх шаардлагатай байна. Тэгэхээр одоо чинь өөрөө чинь одоо анзаарч агаар ч юм уу одоо сексийн дараа сэтгэл готролыг ийм зүйлс ер нь Монголын гэр бүлүүд тунд залуучууд тунд юу хэрэг байна. Бидний боддгоос ер нь түгээмэл хөгөө нууц талд байгаа дээ нүү ер нь яаж байна. Маш өргөн түгээмэл шүү ер нь. Тэг ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд өөрөөрөө төрөх нэг хэсэг бол C-section хаалганд бүр хоморголон зүгээр өөрөөр төрөх бүрэн боломжтой ээжиж хоморголон очиж кесар хаалгаар төрдөг гэсэн. А энэ өөрөө юуг илэрхийлээд байна вэ гэхээр эмэгтэй хүн өөрөөрөө төрсний дараа шууд сэтгэл готрол төрдөг. Тийм. Тэгэхээр нөгөө ийм жижигхэн өдрөөс чинь ийм том толгой гараад ирэхээр гээд автоматар ямар ч эрүүл мэндийн боловсралгүйгээр айцд шууд орчдөг байхгүй юу. Тэг ялгаагүй бүх ээжүүд ордог. Тэгээд тэр нөгөө эргүүлээ тодорхой цаг хугацааны дараа бэлгийн амьдрал таатай болоод ирэх юм бол багаар алга болцсон хүмүүс байдаг тий. А гэтэл тодорхой юу гэдэг яг тэрний дараа өвдөлт завуур таагүй байдал эсвэл гэр бүлээс гадуур харилцаа нөхөр нь үүсэх центрт бол тэр ингээл траума олгогдчих айгу магадaltaй байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бэлгийн боловсрал энэ бие физиологи ямар юм бэ гэдэг эрүүл мэндийн боловсралыг айгуусаа энэ болчин чинь тэлсэн бол агш штэ гэдэг имийг л айгуусаа ойлгодог байх хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг үндсэндээ. А тэгээд дахиад дээрэс нь ер нь эмэгтэй хүний хувьд бол бэлгийн амьдралаас өөрөө дур тавьдаг болоод ирэхээр үнэнхээр өөртөө ихтэй энэ сексологч нар гэр бүл судлаач нар судлаад байж байгаа. Тэгэхээр үнэхээр өөртөө ихтэй. Тэгэхээр дур тавьж чадахгүй бол үнэхээр өөртөө ихтэй. Юу айгуу чухал вэ гэхээр бэлгийн амьдрал дээр дур тавьдаг л байх ёстой гэдэг энэ ойлголтыг л айгуу сайн. Тэгээд за би одоо зарим хүмүүс гэдэг хөө би 50 гарцсан цэвэршчин дээд энэ бэлгийн амьдрал ерөөсөн хамаач байхгүй тий. Тэгээд цэвэрчгэрээ дур тавьж чадахгүй матахгүй гэл ингэдэг. Үгүй шүү дээ ерөөсөн энэ чинь насан туршдаа. Тэгээ за 50 настай эмэгтэй л гэхэд 20-оос 50 хүртэл 30 жил бэлгийн амьдралд орсон бол 50-аас 80 дахиад 30 жил бэлгийн амьдралд орох хэвээр бүхэл бүтэн дахин нэг үе цикл амьдрал байгаа гэдгийг бас ойлгохгүй байгаад байдаг. Ганц бие байсан ч гэсэн энэ бэлгийн таашаал гэдэг даврын тэнцвэртэй байдал гэдэг зүйлийг дэлхийн бүх хүмүүс хийж шít. Ганц бие эрэгтэйчүүд гар хангалаа хийж, ганц бие эмэгтэйчүүд гар хангалаа хийж. Тэгэхээр энийг гар хангалаа нэмэлт одоо той тий энэ бол одоо юу гэх юм бид нарын ус уух хоол идэх хэрэгцээтэй яг адилхан ялгаагүй бид нар ус уухгүй бол яах вэ хоол идэхгүй бол яах юм ямар өвчнөд өртөх юм тий гэдэгтээ яг адилхан үнэхээр бэлгийн амьдралаас таашаал авахгүй бол яах юм гэд тэр даавар шууд өөрчлөлтөнд орж байгаа гэдгээрээ бараг хүний анхдагч хүнсний хэрэгцээтэй ялгаагүй шахав би бол тэгж боддог. Ер нь бол үнэхээр айгүй чухал зүйл. Ус өөртөө итгэлтэй маш шууд холбоотой зүйл шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрөх асуудлыг шийдэж явах хэрэгтэй тий. За тэгэхээр нэвтрүүлгийн сүүлийн асуултыг би танд үлдээж чинь. За гэр бүлүүд залуу хүмүүстэй энэ зүйл мэдрээд явж байгаа хүмүүст юу гэж хандж хэлэх вэ? Алхам хийхгүй удаад байгаа хүмүүсийг удцсан хүмүүсийг би айгүй харж исэн байхгүй юу. Тэгээ өмнөөс нь харамсаад байдیں۔ Одоо өстой хайр юм да гэлтэй цаг хугацаа гэдэг бол бидний ерөөсөө хүлээхгүй. Одоо жишээ нь юу гэдэг те бид нар ингээд сурч хөгжихгүй болвол алхам хийхгүй болвол яг энэ нөгөө одоо байдал дээрээ бай зогсоод байгаа биш. Дандаа цаг хугацаа явж байгаа учраас ухарч идэг байхгүй юу. А тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээр та үнэхээр асуудалтай байна уу гэдгээ онцлох маш амархан. А үнэхээр асуудалтай тэг багхан ч гэсэн асуудал танд гараад ирэх юм бол тэрийг цаг хугацаа алдахгүйгээр өнөөдөр асуудалтай мэдсэн бол өнөөдөр л шийд. А энэ бэлгийн амьдралын асуудлыг тэр бэлгийн солирлыг те өнөөдөр шууд заавал санхүүгээр биш шийдэх арга зүгээр анхан шít нэг кегел тасгалаас өсвөлэл байгаа. Кегел тасгалыг хүн хийдэг байхад хийж сурахад бэлгийн амьдралын одоо тэр таагүй зүйлүүд бол ер нь тодорхой хугацааны дараа алга болдог тий. А тэгэхээр ядаж анхдагч энэ дээр айгуусан анхаараач. Заавал нөхрөө үнэхээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний дараа заавал эрхнэрээ өөр харилцаа үүсгэсний дараа тэг заавал асуудал томорсны дараа анхаарах ерөөсөө биш. Тэг ер нь яг хуу Европын сексологч нар энэ төр яадгүй гэхээр тэр бэлгийн амьдрал дээр бие биенээс сэтгэл ханамжгүй байдал үүсэх бэлгийн одоо юу гэдэг тэр амьдралын дараах сэтгэл готрол ингээ үүсэж байгаа бол нөгөө хамтрагчаа шууд сол гэдэг зөвлөгөөг бүр эмчнэр шууд өгдөө шүү дээ. Тэр бид нар бол тэгж өгөхгүй л дээ энэ чинь монголчин 3 сая тэгэл одоо гэр бүлийн насныхан хэд байгаа л бид нар
боломжтой зүйл байгаа учраас одоо байгаа хамтрагчтайгаа аз жаргалтай илүү сайхан байх нөхөртөө их нэртэйгээ энэ соёлыг илүүд үздэг учраас өөрчилж болно, даван тулж болно гэдэг юм. Тэгэхгүй бас яг энэ бэлгийн амьдралаар гадны орнууд бол айхтар зөвлөгөө өгдөг шүү. Тэр тэгж одоо хувь хүний эрүүл мэндийн асуудал, хэрхэн асуудал гэж хүртэл үздэг байхгүй энэ бэлгийн амьдралыг. Тийм учраас бас нэг хүндрүүлчээгүй дээрээ алхам тавиараа хүндэрсэн ч гэсэн алхам хийж одоо даван тулж ээж л тэрийг хаях юм бол олмол хүндэрнэ тий. Тэгэхээр чухал учраас анхаараарай л хичээлээгүй байна тий. Цаашдаа тэг гэр бүлийн асуудал гэдэг чинь хамгийн чухал шүү дээ тийм ээ. За тэгэхээр бид нартай нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Masculine Германы брэнд байгаа. Тэгээд гарын бэлгийг танд гардуулж өгч байна. Таны ажилд ажилласан. За маш их баярлалаа. Дахин уулзалж оруулсан та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. За Masculine таны итгэл таах хамгаалалт Герман чанар өнөөдрийн дугаараас бид нэг чухал зүйлийг ойлгож авлаа. За таашаалтай холбоотой гэж боддог байсан зүйл маань зарим нэгэн тохиолдолд бидний бие махбодтой эсвэл заримдаа бүр сэтгэл зүйтэй холбоотой гэдэг ойлгож авлаа. Хамгийн чухал нь өөрийгөө ойлгох. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг Masculine брэнд байла. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.